Зөвхөн манайхлыг хийж байна. За хүндрэлтнээс хаашгүй харилцаа болсон автомашины үйлдвэрлэл бол янз янзын чиглэлээр улс орнууд эрчимтэй хөгжиж байгаа. Тэгэхээр машины үйлдвэрлэлээр одоо хүндрэлтийн марсан дахны хавар томсгоос тав хэмжиж байгаа. Тэгээс сүүлийн жилүүд автомашины яаж байгаль дээлтэй болох вэ? Яаж одоо авсаархан хэрэглээг нь олон төвлөрүүлэх үү гэдгээр ярил хайгуул эсэргээд ингээд бид энэ сэдвээр ярилцахаар Монгол улсын автомашины салбарын одоо тэргүүлээс хэргийн мэрэгжилтэн төмөрлөг машин үйлдвэрлэл инженерийн холбооны тэргүүн цэцгмаа гэж хэмжтэй ярилцах гэж байна. Ингээд энд өнөөдрийн дэвшилээ. За тэгэхээр автомашины чиглэлээр та бол 2 сургууль төгссөн гэж би сонссон. Энэ талаар тааглах ярих уу? Тийм, машин үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн багцны үйлдвэрлэлийн технологи гэж юм сургуулийг анхаалал 1974 онд зөвлөлт армяны 90 он хотод төгсөжсэн. Тэгээд ирээд авцрын заводод ажиллаа. Тээврийн яамн тэр үеийн ажиллаж байгаа. Тэгээд буцаж сургуульд яваад Украинд 1983 онд одоо энэ дан болоод Луганск бас машин строительный институт төгссөн. Эндээ машин үйлдвэрлэлийн чиглэлийн технологич, цамтэгч, хаан инженер мэргэжилтэй. За, Монгол Улсын зөвлөх инженер. Монгол Улсын зөвлөх инженертэй. Бид таны одоо холбоог танилцууллаа. Энэ одоо төмөрлөг автомашин үйлдвэрлэлийн холбоо гэж юм байна. Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоо гэж гэдэг юм. Энэ машин үйлдвэрлэл гэдэг манайхан бол нэг яг автомашин үйлдвэрлэдэг салбарын машин үйлдвэрлэлийг төлөөлүүлж ойлгох гэдэг тал байдгийг. Ер нь л машин үйлдвэрлэл гэдэг маань одоо улс ортой бүх салбарт шаардлагатай одоо машин техник, төрөл бүрийн машин техник, танав төхөөрөмж, хөдөлмөрийн бага зэвсэг тэрүүтэй л одоо батлан хамгааллын чиглэлийн одоо бүх машин техникүүдийг үйлдвэрлэдэг юм машин үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь машин үйлдвэрлэлийн салбар гэж байна. Тэр дотор машин үйлдвэрлэлийн салбар бол бас тийм нэлээд дундаас дээш талын төвшний нэг дэд салбар нэг байна. Монгол улс одоо яг энэ салбарын бүх бүтээгдэхүүнийг гаднаас бараг 100% авч байгаа хэ тийм үү? Тэгж байгаа юм. Тэгж байгаа тийм. Тэгэхээр бидний зорилт юу гэдэг юм бэ? Ялангуяа одоо эко тийм ээ? Тийм, эко автобус нийтийн төвийн салбарт бас тодорхой амжилтууд гарсан тухай автобус үйлдвэрлэж байгаа тухай ийм одоо мэдээллүүд юм бодож байж байгаа. Энэ хэдүүнээс эхэлсэн бол энэ талаар та хэлэх үү? За, ер нь бол манай улсын машин үйлдвэрлэлийн салбарын түүхэн хөгжүүлэх юм бол үндсэндээ нэг анх авцрын завод байгуулагдсан 1966 оноос үүдэлтэй гэж хэлж болно. Тэгээд үргэлжлээд авцрын үйлдвэрлэлийн нэгтгэл болоод хөдөөгөр бас нэгэн засварын салбарууд гараад үндсэндээ нэг 7 үйлдвэртэй нэгтгэл байлаа. Спецнайд тээврийн яам ахалж байлаа. Дараа тэргүүлийн үйлдвэр гэж байгуулагдлаа. Энд маань бүгд яалтчгүй одоо машин үйлдвэрлэлийн салбарын үндэс суурийг тавьсан. Яг хөө харамсалтай нь шилжилтийн үед бол эдгээр үйлдвэрүүд маань ажиллахаа байсан. Энэ тогтолцоо маань задарсан болохоор тэгээд одоо тэр үеийн одоо тэр үедээ бол атган инженер болох үедээ би бараг яг гэхдээ тээврийн яамд бол яг энэ үйлдвэр техникийн хэлтсний үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж 10 хэдэн жил ажилласан. Тэгээ энийг үргэлжлүүлээд одоо энэ ажлаа хийгээд ямар шинэ мэдээлэл нэг. Яг сүүлийн жилүүд гэх юм бол одоо бид ч үндсэндээ засаар байгаад их сайн засаж нөгөөхөө задласаар байгаад юмаа сайн мэддэг болдоо шүү дээ. Яг энэ жишгээр хамгийн сүүлд нийтийн тээврийн нурууг ачааг нэг хэсэг нуруунд дээрээ өөрчилсөн троллейбусууд маань манай одоо троллейбус чинь 87 онд анх байгуулагдсан. Тэрнээс хойш үлдснүүд ингээд нөгөө үндсэндээ Японы цэнхэр автобусны төслийг эхэлтэл яг Nestle нийтийн тээврийг бол троллейбуснууд авч явсан. Энэ маань ингээд сүүлдээ ч муудаа дуусаад зассаар байгаа. Тэгээд 2006 онд одоо троллейбусны комбинатын тэр үеийн инженерүүд 60 сайхан зарчлалаар тэргүүлээд ингээд анхны троллейбусыг үйлчлэгэнд гарсан 2006 онд. Одоо энэ 001 гэсэн дугаартай анхны троллейбус маань энэ жил одоо нэг стандартын дагуу 12 жилийн насжилтанд дуусч байна. Энэ хооронд бол гүйцэтгэлийн бас нэг бид нар тэнд байхдаа троллейбусанд байхдаа бас тооцож үзчихсэн бүртгэл аваад дахин төгсөө явуулсан. Троллейбус явт юм уу гэсэн. Бид нар бол нэг 87 орчмыг хийсэн байгаа юм. Тэрэн дотор бол үндсэн цэвэр троллейбус байгаа. Одоо энэ 3 хаалгатай том цэнхэр 12 оноос манай зохион бүтээгт авчааны бүтээл болох энэ 3 хаалгатайнууд маань бол Монбус, Дуобус гэж бид нэрлэдэг. Нөгөө тавгүй үед юм уу, шугам очоогүй газар л болохоор өөр төрөө нэг жижиг дизелтэй генератортай тэргээр өөрийнхөө цэцлэгааныг хангаад ингээд цэцлэгаан хэрэгслүүд ажиллуулад явах боломжтой. Гэт энийг нэг 40 хэдийг тэгээд автобусыг троллейбус болгох нэг төсөл бас хараа бохлыг өөрлөх сангаас санхүүжүүлж ийсэн байгаа.
гэх мэт тэр ямар ч гэсэн 3-4 төрлийн бол цахилгаан тээврийн хэрэгслэл тайлбар босоод. Сүүлийн үед одоо хандлага бас жижиг орын автобус руу орсон. Тий. Одоо манай ардын мэддэг хөдөлгөөн авахдаа байр наадмаар ирдэг үйлчлэлтэй байгаа орын цахилгаан хагас задгай автобусууд байна. Хамгийн сүүлд бол нийтийн тээвэр зориулсан өмнө аймгийн төвд одоо явж байгаа сүүл бид бас биеэр очиж үзсэн бас баталгаа зөвшөөрлөгийг хийгээд ирсэн байгаа энэ юм битүү зарчиг тээврийн цахилгаан дунд орын бага орын автобус. Энэ давуу тал нь юу юм цахилгаан тээврийн автобус? Цахилгаан тээврийн хэрэгслийн давуу тал нь гэх юм бол ганцхан тоогоор хийхэд нэг одоо манай энэ дэв автобусууд бол хоногт дунджаар 16 цаг ажилладаг. Бүтэн жилийн хооронд 16 тонн дизелийн түвшийг шатааж одоо тэрнийг шатаахын тулд агартуугаа хүчил төрчийг хэрэгжилж байна. Дээр нь гарч байгаа утаа нь мөн агаарыг бохирдуулж байгаа ийм зүйлэг юм аа. Тэгэхээр яг энэ хоёр тарилыг бус. За хоёр тарилыг бус үндсэндээ нийслэлийн одоо нийслэлж байгаа нэг га ногоон байгууламжийн жилд ялгаруулдаг хүчил төрчийг шатааж үйлдээдэг. Тэгэхээр нэг 50 тарилын бус нийслэлд байхад үндсэндээ бол 25 га ногоон байгууламж байгуулсантай цэцэг хэмжээгээр юм экологийн эерэг нөлөөцүүлдэг байгаа. Зардлын хувьд өнөөдөр тарилын бус 200-аар үйлчилжсэн одоо иргэдээ 300-аар үйлчилж байгаа хамгийн одоо хямд тээврийн хэрэгсэл байгаа. Өнөөдөр манай иргэдийн яагаад энэ болж ийм гэхээр нэгдүгээр яг ийм хийцтэй ийм ангиллын тарилын бусыг хэрв дөө бусыг гаднаас худалдаж авах байсан бол өртөг үн хамаагүй өндөр болох байсан. Хоёрдугаарт гэвэл гадны үнэтэй импортын шатхуунаар ажиллахгүй байгаа. Цахилгаанаар ажиллаж байгаа өөрсдийнхөө нүүрсийг шатаагаад гаргаж байгаа цахилгаанаар ажиллаж байгаа учраас ашиглалтын зардал ер нь автобуснаас бол 2.5-аас 3 дахин хямд учраас ингэж хямд үйлчилж болж байгаа. Тэгээд бас давуу тал нь бол одоо Монгол инженерүүд өөрсдөө энэ сорно цаана олон хүн ажилладаг. Тий. Ингээд энэ тарилын усны үйлдвэрийг бол ер нь бол манай засгийн газраас, үеийн засгийн газраас нийслэлээс анхаарч ер нь тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 12 онд угсралтын дамжлагын хэлбэрт шилжүүлж өгсөн юм шүү дээ. Тэгээ харамсалтай одоо бол энэ үйлдвэрийг янз бүрийн байдлаар ерөнхийдөө нэг юм жоохон шодрог бус өрсөлдөөний улмаас одоо төрөлсөн маань тийм шийд гаргаад үйлдвэрээ байхгүй болгоод тэр одоо ашиглагч үйлдвэрлэгч хоёр хамт нэг дор нэг байгууллагаар байж болохгүй гэдэг ийм одоо шалтгаанаар үйлдвэрээ бүр мөсөн байхгүй болгоод тарилын буснаа үйлчлэгийг авчулсан. Тэр нь одоо яг нэгэн тарилын бусна байгаа болохоор үйлчлэгийг илүүлдээсэн баг. Одоо харамсалтай тийм харамсалтай зааш үйлдвэрлэхгүй болохоор эдгээр ч одоо тэгээд тарилын бусгүй болох юм байлгүй Улаанбаатар. Тэр бол бодлогын асуудал дээр нь нэг гомдолтой юм гэвэл тэр их хөрөнгө оруулсан мэлтний инженерүүдийн ингээд бүр зураг төслөө хийж байгуулсан тэр шугамуд маань тэр хэсэг маань өнөөдөр ялцчихгүй импортын автобусны гараж болсон байгаад нь юм зүйлд юм да. Энэ одоо зөвөр бид нар бас Монгол хайрлаг эдийн засгийн төлөвлөлийг ярьсан л да. Одоо намраас эхлээд тэгээд дотоодынхоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дэмжиж гэдэг дээр одоо их хүсэл зорилго монголчууд мэдээж байна. Эсвэл маш их гаднаас авдаг тендер ч юм уу гадны худалдан авалтанд одоо илүү автоматхай ийм нөхцөл байдал үүснээс болоод дотоодын ганцхан тарилын бус гэлтгүй үйлдвэрүүд бол хүнд нөхцөл шудраг бус өсөлтөнд илмэлж яах гэсэн ийм зүйл ярьдаг. Яг энэ жишээ юм тийм үү? Энэ бүр одоо гараа сонгодог жишээ болно тийм. Тэгээ араас нөгөө автобуснууд маань одоо нийслэл маань бол ер нь жилдээ бол доод 720 автобусны шаардлага хэрэгцээтэйгээд байж байгаа л тэгэл сав хөршлийнхаа хөрөнгө оруулалтыг татаал ингээд хөрөнгө оруулалт хийгээд үндсэндээ бол маш том эрсдэл хүлээж бий болгож байгаа бизнес шүү дээ. Тэгээ ингээд автобус хийлээ эхний хориг гаргалаа дараа дараагийн худалдаа авалт байхгүй болохоор нөгөө үйлдвэрч яхаа бас л алдагдлуулыг байж байгаа шүү дээ. Тийм. Худалдаа авалт одоо тэгээд яг энэ ойрын ирээдүйд Улаанбаатарын ялангуяа нийтийн тээвэр дээр худалдаа авалт бол тэгэл тендерийн гаднаас орж ирэх юм хэлж байна. Ерөнхийдөө бол тендерийг бол нээлттэй гадныхантай одоо шууд нээлттэй тендер бол өнгөрсөн жилүүд зарлаж байсан. Цаашдаа яахыг мэдэхгүй байна. Ер нь л яг үндэсний үйлдвэрлэлээ дэмж автобус тарилын бус гэдэг үйлдвэрүүдийг дэмжлэг үзүүл гэж одоо салбарын яамд нь сангийн яамны засгийн газраас тогтоолд энэ заалт орсон юм ер нь энэ засгийн газрын үед бол бас нэгэн тийм бодлогоор дэмжих дээр нь одоо энэ баялаг бүтээгчдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж одоо улс орны эдийн засаг сайжирна гэдэг ийм ерөнхийдөө бараг давалгаа шинжтэй юмнууд явж байна л да. Тэгэхээр магадгүй тендер хуулийн дээр өөрчлөлт ороод
гайгүй болохыг үгүйсэхгүй. Ер нь бол бидийг хүлээж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид бүр шудраг бишгээр явжсан. Нөгөө хаднаас орж иж байгаа автобус төрлөөс татваргүй бидний үйлдвэрлэлдээ авдаг бүх нөгөө усрааны бүрдлэнгүүд шаси нөгөө кузууч би 100% идэгтэй өөртөө зураад тэрэндээ авсан бүх материал маань болохоор гайлмитийн татвараа бий шууд бага бүрнээр төлдөг. Тэгэхээр яалчгүй гадныхнаас илүү одоо бидэндээ хүн төвчлөөсгээд байгаа юм л да. Энэ Монголын намыг үлгийн дарга улсын хурлын эрхэм гишүүн хангираа нэг хариуцлагагүй мэдээлэл хийсэн гэж шүүмжилж байгаа мэт инженерүүд энэ тодорхойлж яг юу гэж хэлсэн бэ? За хангираа дарга маань бол телевизээр ингэж харин телевизээр гэсэн юм аа. Ирээвэр хураавар энэ тийм цоглуулж огсорсон тэр доктодын экобус гихийн автобус нь ямар ч стандартгүй хятадын автобуснаас 30-40 дахин илүү үнэтэй. Одоо хятад энэс 30-40 дахин хэмд автобус одоо үйлдвэрлэж байна. Тэгэхээр ингэж хөрөнгийг одоо өргөө зарж болохгүй гэсэн ийм юм яг хэлсэн өөрөө. Тэгээд одоо ямар мэдээлэл дээр тулгуурласан манай улс ч надад стандартчлалын техник технологи маш олон бас институттэй стандартчлалын маань газар байна. Бид нар маань юу гэж бидний 10 хэдэн жил ингээд стандартгүй юм тэр тусмаа одоо би хувьдаа унахж байгаа биш нийтийн тээвэрт нийтэд үйлчлж байгаа юм тээвэр эрсдлүүд үйлдвэрлүүлээд байх вэ тэгэхээр тэр жоохон тийм үндслүү мэдээ харахгүй болсон. За хятадынхаас 30-40 дахин үнэтэй гэж юм. Үнийг та хэлэхгүй. Үүний хувьд гэх юм бол одоо 15 онд тендерээр одоо манай юунуудыг бодлож авсан энэ 14 оны шалгаруулалтын одоо эко автобусыг бодлож авсан тендерийн юун дээр шалгаруулалтанд бол 7-8 газар орсон. Тэндээс ялч одоо үнийн жагсаалт нь энэ байна. Экоавтобус хамгийн бага үнэтэй. Өнөрийн 1-р тарсан. Хэдэн жил нэг автобус манайх 3 сая 20 автобусыг 5 тэрбум 383 сая төгрөгөөр нийлүүлсэн. Бид нэг нь 134 мянган доллар таарч байгаа. Агентлагнаас бол хэдийн хөлбөмбөг том аа. Үгүй хятадч чинь энэ чинь Жунтонгод Атибусгийн нэгтгэл бас орсон. Ер нь бол энэ Туркоизийн Турк орсон гэдэг гадны Оросын Ляз байгаа дээр байхад маань хамгийн бага үнэтэй орсон. Тэгээд дээр нь бас хэлэхэд өнөөдөр үнэ гэдэг чинь бол юмны үнэ ингээд нэг явж байгаа гаднаас нь харахад өргөлжин автобусны үнэ биш. Тэр техник цуусан технологийн үнэ болчиход байгаа байхгүй юу? Тэр утгаараа гэх юм бол одоо би гар утастай зөөрөлдөө. Өнөөдөр 30 мянган гар утас үйж, 3 саяын гар утас үйж. Тэр хоёрын ялгаа юу? Тэн цуусан технологи. Нэс үндсэн өргөнөл адилхан л хүн ярих ёстой. Тэн чинь өөршөө ямар олон функцүүд ямар 5 дахь хангасан юм олон хэрэглээний үзүүлэлтүүд байна. Тэр энд орж ирсэн энэ автобусууд донд бол манай шиг евро 4 стандартын боёо эко хөдөлгөөртэй автобус байхгүй. Дээд тал нь одоо евро 3 хөдөлгөөртэй анамасын автобусууд байгаа. Тэгэхээр тэр үн дээр нь одоо бас манайх чинь хийн новтай давхар вакуум цонхтой стандартаа бид дэлхийн нийтийн гендгийн зохицуулалтад нийцүүлж стандартаас ахаа халаалтын хэлтийн чинь 5 пэйж байж байгаа. Халаалтын тэгэхээр ерөнхийдөө Монголын нөхцөл тохируулсан Монголын инженерүүд өөртөө юм бүтээгдэхүүн тэгээд үнээрээ яалтчгүй хямд байсандаа энэ бол одоо за дараа өндөр 90% гэж магадгүй тийм байж магадгүй. Нэг одоо эдэнгийн солонгосоос нэг хятадаас нэг носоос авдаг юм. Тий. Тэгэхээр 90% хураавар гэдэг дээр бол угсралтын үйлдвэр хаанхын ямар мотортой хаанхын ямар хурдны хайрцаг ерөнхийд дамжуулахтай ийм ямар дизайнтэй автобус хийх вэ, машин хийх вэ гэдгийг мэдээж үйлдвэрлэгч өөрөө тодорхойлно. Өнөөдөр дэлхийн автобус олцсон үйлдвэрч гэсэн одоо хоорондоо бүр юм сүлжээнд орчихсон. Ер нь бол сонгоод хэрэглэх нэгдүгээр эрх нь бол Монголд одоо аюул үйлдвэрт байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө талаас талхны үйлдвэр гэж бодъё л доо. Талхны үйлдвэр сод өөрөө хийхгүй, сахарын өөрөө, урлагийн үйлдвэрээс авна. Эсэнчгэрийн үйлдвэрээс бүр импортоор адилхан аавна гэх мэтэр одоо газар хаалга тарихгүй шүү дээ талхын үйлдвэр. Тэгэхээр яалч нөгөө шат дамжлагаараа үйлдвэрээ нөгөө нэмэн өртгийн сүлжээгээрээ бүтээг нэмэгдэж эцэст нь явж гисэн бүтээгдэхүүн гарна. Усралтын үйлдвэрийн онцлог бол олон үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүнүүдийг өөртөө зурганд ингэж оруулж пановко хийж тэгжээ сая тэрнийг одоо газар дээр цаасан дээр програм дээр өчнөө туршсны дараа одоо үйлдвэрлэж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо Монголд үйлдвэрлэж байгаа эко автобусын ер нь хэдэн хувийн одоо юу гэдэг эдэнгүүдийг тийм үү? Та түрүү гүзүү хийдэг шийдлээ шүү дээ. Хичнээн хувийн ер нь хаднаас авч байгаа юм байна яах вэ? За шасси бол ялцч 100% одоо ухсраатай дээр нь яасан
баталгаажуулсан шасси авдаг. Шасси гэдэг маань үндсэндээ аруул, явах анги, жолоодлогын систем, тооромсон систем, хөдөлгүүртэй байна. Тэгэхээр тэр шассинд бол одоо энэ машин болохоор ямар хурдтай явах уу, эргэлтэй хариуцсан хэд байх уу, тооромсон ямар хэмжээнд байрах уу, дээд хурдан хэд байх уу, бүх тэр техникийн аюулгүй байдлыг үзүүлдэг шассийн цуусан гэдэг. Тэгээд тэн дээр бол ямар цагуурд дизайнтай одоо кузов хийж болно, механик машин болгож болно. Тэгэхээр тэр шассиг бол нэгэнт манай улсад тэрийг баталгаажуулах одоо тогтолцоо байхгүй. Үйлдвэр өөрөө хэдийгээр баталгаажуулж болох боловч тэрэнд маань бас итгэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй. Ийм учраас бид сертификаттай, чанарын сертификаттай баталгаажуулсан шасси авдаг. Тэрэн дээр нь өөрсдөө одоо нийтийн тээврийн автобус болгож зураг зурж хүсвэ тэргүүрээ хийдэг. Хүсвийнхаа мөн одоо материалуудыг ихэнхийг гаднаас авдаг л да. Гэхдээ бас энэ бол алгын материал байна одоо манай эрдэс өнгөөс ахуулаад тэгээд хажуугийн шилнүүдийг манай шилний үйлдвэрт хийдэг болчлоо. Гэх мэт ер нь машинаас машин жилээс жилдэл дотоодоос авдаг, өөрсдөө хийдэг одоо эдийнхээ хоёрын нэмэгдүүлэх чиглэл барьж ажилладаг. Зорилготой юм байгаа юм. Тэгэхээр машин үйлдвэрлэлийн холбооны одоо хэдийн зорилт, ойрын зорилт юм. Холбооны хувьд гэх юм бол өнөөдөр энэ угсралтын талгай үйлдвэрүүдийг дагаж бий болсон. Дээр нэгдгээрт одоо бүтээгдэхүүнээ нийлүүлэх хийн тулд зориуд үйлдвэрээ байгуулсан эсвэл байгаа үйлдвэрхээ бүтээгдэхүүнүүдийг шин чанарын өөрчлөлтөд тохируулаад машин үйлдвэрлэх болгоод нийлүүлэх байсан ийм одоо нэлээд бараг 10 хэдэн үйлдвэрүүд компаниуд байна. Өнөөдөр эдгээр маань ингээд нөгөө угсралтын талгай үйлдвэрүүдээ хүлээгээд хүлээлтийн байдалтай бас ингээд зогссон итгэхгүй болсон байж байгаа. Энэ холбооны зорилго бол энэ бий болсон бүтцээ үйлдвэрлэлийн бааз хуурай боловсон хүчний одоо тараагаад алдчихгүй байх юмсан, үйлдвэрийн ажилтай байх юмсан, компанийн дампууруулчихгүй байх юмсан гэдэг тал дээр нь бас гаргаж байгаа бүтээгдэхүүн нь одоо стандартын дагуу нийцэж юм уу? Яг нийцэх үү? Яаж чанарын зайлшруулах уу? Ямар одоо хяналтын механизм тэнцвэржүүлэх үү? Энэ тал дээр зөвлөгөө өгч, дээр нь зураг төслийн зөвлөгөө өгч ингэж ажилладаг холбоо байна. Тэгэхээр одоо үндсэндээ бол олон жижиг үйлдвэр дааж хөгжих боломжтой юм байна тийм. Яг жинхэнэ утгаараа нөгөө манайхны ярьдаг жижиг дунд үйлдвэр гэдэг маань зөвхөн ахуйн хэрэглийн нийцсэн хэрэглэгчид очихоо хийх биш. Тэр яг нэг хэсэг мөн л дээ хөнгө үйлдвэрийн салбар. Хөнгө үйлдвэрийн салбар дээр яалтгүй юм томоохон хэмжээний багтаамжтай үйлдвэр байж иж босод олон хэрэглэгчдээс бүтээгдэхүүн материал үйлчилгээ авах учраас жинхэнэ утгаараа нөгөө жижиг дунд үйлдвэр хөгжих тэгээд нөгөө тодорхой чиглэлийн үйлдвэрлэлийн кластер хөгжөхөд бол зайлшгүй одоо энэ зарчим дэлхийн нийтэд байна да. Тийм байна. Тэгэхээр хэрвээ захиалагчтай бол хэрвээ төр одоо хамаагүй тендер зарлаг. Тэгээд яг шудраг хандаад татвар дээр бас жоохон яатан бодлого явуулаад ингээд захиалагчтай болчихвол энэ салбарт ирээдүй байна. Ирээдүй байна гэж үзэж байна. Ер нь бол бас нэг тийм эдийн засаг нийгмийнх нь тохироо миний бодлоор бол бүрдээ зах байгаа юм. Мэдрэгдээд маш олон инженерүүд холбогдож байна. Маш олон одоо манайд ийм танаглал байна. Манайд ийм инженер байна. Тэр үедээ надад ийм сурах зүйл байна, ном байна, ийм мэдээлэл байна. Энийг ганцхан би хэрэглэмээргүй байна. Холбооныхоо энэ төр дээр тавиад инженерүүдийг мэдүүлээ. Хин хинд ямар боломж технологи байна, хин юу мэдж байна, энгээрээ нэгдээ гэж бүр холбоондоо их ханддаг. Ер нь бол яалч хүн тэгээд энд одоо чинь ингээд эхнээс нь тарилын бүсний үйлдвэрийг улсаас одоо хүчээр дампууруулчлаа, тараачлаа гэхэд чинь хувийн хөгжлийн автобусны үйлдвэр гараад ирж байна. Эннийх нь ажлыг дэмжихгүй хэцүү байгаад байх чинь нөгөө инженерүүд нь судалгаагаа хийгээд гүнзгийрүүлээд мэдлэг чадвараа дэвшлүүлээд Японд очиж сураал, Оросд очиж сураал ингээд байна. Сонгогч одоо ингээд манай хоёр инженер байж байна. Үйлдвэрийн дарга байсан хүмүүс маань хүртэл. Тэгэхээр тэгээд ингээд байхад дахиад одоо Монгол машин индастри гэдэг компани гараад ирж байна. Тэргүүлийн үйлдвэр гараад ирж байна. Өшөө бас үйлдвэрийн зөвшөөрөл авахсан гэж зэргүүл хийж шалгуулын барь гэж яваад байгаа улсууд мөн тэгэхээр яалч энэ чиглэлийн бас потенциалууд Монгол улсад байна. Энэнд бас манай шинжилгээ технологийн сургуулийн механик тээврийн сургууль дээр байдаг машин үйлдвэрлэлийн технологичдыг мэрэгчлэр жил бүхэн инженерүүд төсөөж байна. Дөрвөн мэрэгчлэр энэ улсууд чинь бас хөгжиж байна. Ажлын байраа байлгахыг хүсэж байна. Ер нь инженер хүн чинь дандаа нөгөө шинэ юм руу тэмүүлж идэг болохоор байрандаа суугаад ахад залуусгүй болохгүй. Тэгэхээр бол ирээдүй байна. Тийм байна. Одоо Монгол улс канал үйлдвэрлэж байгаа юу? Үйлдвэрлэж байгаа. Тийм бол одоо түгээд үндсэн түүхэд. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө хадаас эсвэл алах хурц одоо ахын хэрэглээний энэ чинь салбарын бас нэг хэсэг шүү дээ. Яг үнэ. Энийг яаж дандаа хадаас аваад байгаа шүү дээ. Энийг яаж хийж болох вэ? Хадаас авахгүй өөрсдөө хадаас яаж болох вэ? Болно. Бид нар хийж ирсэн хадаас
бас үйлдвэр байсан. Нөгөө одоо социализмын үеийн ярилтаа сүрэн дарахтаа металлын хемис гэж сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулагдаад тэгэхэд манай теорийн яг нөгөө энэ үйлдвэрлэлтэд барьж ирсэн манай нэг дөрөв орлогчоос 10 дөрвч хүн орлогчор нь очоод тэгээд энэ үйлдвэрлэлч маш сайхан базаад улсын хэмжээний бүх энэ одоо металл боловсруулах паркийг гаргаж ирээд тооцоо хийгээд ингээд их ажлын ажиллаж итэл ерөнхийдөө ингээд нэг нийгэм солигдсон юм л да. Тэр үед чинь хабаас хийж илаа. Эрэг боолтод автонормал гэж нийлтэн базаад нэрлэлтийн ийм юм чинь авсрын заводын бүр автомат цирк гэж тустай байсан. Автомат машин дээр тэр боолт чинь янз бүрээр хийгээд ингээд автоматар цавч гаргадаг. Тэгээд дараа нь ингээд гадаргууны бүрхүүл хийгээд ингээд нэрч экспортод гаргадаг байлаа. Тэгээд автонормалыг бэстэ боломжууд бол байна. Тэгээд одоо энэ ягаад тэгээд манайх хийдгүү дандаа хараас авч явах юм. Юу болдгоо юм бэ? Ер нь бол үйлдвэрлэлийг энэ маань тэгээд ялч металлтай холбоотой энэ үйлдвэр боловсруулах үйлдвэр болохоор ялч хүнд үйлдвэрийн боловсруулах салбарт хамаарна. Тэгээд хүнд үйлдвэрийн салбарынхаа олборлох салбараад манай анхаарч байна, хөгжүүлж байна. Олборлсон зүйлээ төвхөөр нь гаргахгүй одоо боловсруулж материал болгоод материалаараа одоо эцсийн бүтээгдэхүүн хийх ийм бодлого руугаа орох цаг үйл нэгэнт болсон. Аж үйлдвэрийн яам байхад энэ рүү бас нэлээд сайхан зангиж явж ирсэн. Тэгээд салбарын одоо бидээс яам байсан. Тэр үед бол үйлдвэрүүд бас нэг очих газартай, зовлонгоо ярих газартай, асуудлаа шийдвэрлэх газартай, төрөөсөө дэмжлэг авах газартай байлаа. Харамсалтай нь яг байхгүй болсон. Гэхдээ засгийн газар бол бас анхаарч байгаа. Энд бол үгүйсгийн бол акт байхгүй. Яг хин өвчтэй анхаараар байна. Энэ чиглэлийн одоо бодлого ахиухан байгаа дэмжлэг гол нь нэг жоохон инженерүүд тэрхтэл уран өгмөр байна. Тий. Одоо яг нэрэндээ 3 дугаар курсээс нь ингээд л ажиллаж байгаа л гайгүй инженер болгонгууд л овоо болохоор нь улуурхай салбарт алчдаг, барилга замын салбарт алчдаг. Багшаараад ажил хийгээд явцдаг сурах нь бол одоо суралгүй яах юм гэдэг шүү явдаг. Тэгэхээр энэ чиглэлийн одоо хүний нөөцөд бэлдээд байгаа ч гэсэн бас нөгөө хөдөлмөрийн талбар нь байхгүй болохоор бас нэрэлт нийлүүлэлт гэдэг л асуудал байна шүү дээ. Нэрэлт байгаа байдаг. Нийлүүлэлт яаж хийх вэ? Өөрсдөө их гаднаас хоодог сонголт. Тийм тэр их чухал сонголт байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нийтийн тээврийн салбар маань бол маш хөндлөлтөнд орсон. Улсанд орох гэж салбар бол хичээж, мэрэж, ажиллаж байна. Энэ хүмүүсийн буруу биш. Ерөнхийдөө нийтийн тээврийн парк маань их хуучин болсон. Хувийн хвшлүүдийг амуулах юм байхгүй, хуучин автобус оруулж ирлээ л гин. Эдгээр маань ингэж явж нийслэхнийг бас хөлбөр нь хөдөлгөжлүүлж залгуулж явж шээ ажлын амьдралд нь. Тэгэхээр муулж юусоо болохгүй. Төрөөс бодлогоор дэмжиж нэг бодлоготойгоор дэмжлэгтэйгээр энэ парк шинжилгээг явуулахгүй бол өнөөдөр одоо 2009 онд анх орж ирсэн энэ 400 ширхгээр ирсэн дэв автобусууд маань 9 жил болоод 10 жил рүү ороод явж байна. Тэгээд энийг нэмээд 400 болоо 2009 тэгээд чинь 18 онд 12 жил гэхээр 20 онд юм байна тийм ээ. 21 онд юм байна. 12 жил болоод ингээд 400 болоод таснаас хасагдчихна. Чагсаалаас гарна. Ингэнгүүт энэний орон зай гинт 400 автобусаар бүрдүүлэх үү? Одооноос жил нэг 100 явж байгаа. Тавиар тутгаа явж байгаа. Энэ бол яг төрийн асуудал, төрийн бодлогын асуудал. Миний автобус та юу их одоо энийг нээлт болсон байна шүү дээ тийм. Миний автобус яг өөрөө бол энэ дээр зураг надад байхгүй. Яг би нээлт болсны тайлбар. Үгүй нөө. Энэ болохоор юм ахгүй энэ учиртай энэ түүхийн зургалдаа хэрвээ одоо үйлдвэр нийтийн замын хөдөлгөөнд оролцох юу хийж байгаа бол тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа бол энэ хаач байлаа гэсэн одоо дэлхийн нийтийн техникийн зохицуулт гэдэг юм шаардлагыг хангасан байх учиртай юм тийм. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн техникийн зохицуултыг хангасан автоэрийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа болохыг баталгаажуулж тэгээд нөгөө манайхан арлын дугаар гэж яддаг V код олгох Монгол улсад олгох юм яслал 2012 онд болсон юм байна. Тэгээ энэ олон улсын автоинженеруудын холбоо энэ зөвшөөрлөгдөг газар нь Америкт төвтэй. Тэрний энэ дэд тэргүүн нь Монгол улсад 62 онд энд бас олон улсын техникийн хэлтийн байгууллагын ажилтнууд оролцсон байгаа. Ингээд манай чи 2012 онд анх одоо Монгол улс маань дэлхийн автомашин үйлдвэрлэж орноор бүртгүүлсэн энэ ёслон ажиллагааны зураг. Наач тэгвэл одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Хүлээн зөвшөөрөгдсөн одоо
арлын тэр дугаар нь юу юусгснээр хэлсэн байх юм бол одоо дэлхийн аль ч үзэн уулан байсан. Энэ бол Монгол төлөвлөсөн. Монголч гадагш нь аргалуу яалаа нэг тийм. Тийм 2009 онд одоо Казахстан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр одоо дуу бус гаргасан. Тэгээд гаргасан. Өөрөлдвөл чадаагүй учир нь яг энэ нөгөө олон улсын их аваагүй байсан учраас тэр ажил зогссон. Олон улсад гарах боломжтой. Олон улсад гарч чадаагүй. Одоо ирэх хавцаа учраас боломжтой. Одоо бол боломжтой. Тийм сая бас энэ Мориадад басан форум дээр Монгол улс хавтан угсралтын үйлдвэрлэлийн хөгжил өсөлт хөгжилгээд бас би ихтгэл тавиад ирсэн. Мориадад сонирхчихлээ. Тэгээд орчин бас энэ ерөнхийдөө энэ угсралтын үйлдвэр нэг тийм SKD, CKD гэж нэг ийм хоёр технологиор угсралтын үйлдвэр авдаг. Дотоодооч гадаачаач гэсэн. Тэгээд энэнийг бас Орос нэлээд ийм бас жишээ болгож хөгжүүлж байгаа. Гадны ялангуяа жижиг дунд аврын автомашиныг бол олноор навчраад тэр энэ маркет нэрээд байхаа үйлдвэрлэлийн угсралтыг цэвэр явуулж байгаа ийм туршлагуудаа бас хариуд нь танилцуулж байлаа. Тийм. Өмнөх бол одоо эхлэл байх. Тэгээд ер нь жижиг мини одоо имэк автобусын захиалга ямар ирэх хандлага байна? Захиалга сонирхол бол байна. Баян хонгор яриад явж нэлээ яриад байгаа юм. Төвлөрөл явдаг автобустай. Тийм одоо хөдөлгөөн багтай газар сахилгаанаар чинь тэгээд энэ одоо янз бүрийн ямар зугаалгын эко орчин нэмтэр бол маш тохиромжтой. Тэр хагас задгаанч бай битүүнч бай тэгээд нэм сошиал нягт биш энэ том аврын автобусууд яваад ахаар бас эдийн засгийн хувьд алдагдaltaй ийм нөхцөл цахилгаан машин бол хамаагүй юу байгаа юм. Хэмнэлттэй дээр нь одоо ар орчин бохирдуулахгүй дээр нь машин технологид хүмүүс оролцож штэ тэгээд ч ерөөсөө дэлхийн нийтийн хандлага ёо экологи дээр онцгой анхаарч дэлхийг ер нь хүн төрөлхтөн шинэ технологид хүмүүс оролцож штэ тэгээд ч ерөөсөө дэлхийн нийтийн хандлага ёо экологи дээр онцгой анхаарч дэлхийг ер нь хүн төрөлхтөн бид чинь ямар ажил өдөр хүртэл авч явж ирв. Одоо хандлага ирсэн өөрчлөлт гэдэг ийм юм бол бүх үйлдвэрлэл дээр одоо номер 1 асуудал нь болчиход нийцүүлэх гэж одоо олон үйлдвэр технологи өөрчилж байна да. Тэгээд Монгол шиг одоо хүн ам цогтой юм жижиг орны хувьд дотоодын хэрэгцээг хангах автомашин ялангуяа захлан автомашины энэ бодлогыг бол за энэ хөтөхгүй дээ гэж зарим хүмүүс хараад байгаа юм л та. А та бүхэн бол бид хийх боломж байна. Тэр засаг минь жоохон дэмжиж өгөөч. Нэгдүгээр дэмжих нам зөв ойлгоод бидний ажлыг нэг зөв ойлгоод гооч. Бидний ингэж одоо сая шиг тийм тэр чинь одоо их хортой юм л да нийгэмд болохоор эдгээр чинь болж ийн л гэдэг одоо их хурлдах одоо бүлгийн дарга ингэж хэлж байгаа. Тэр хүний үгэнд ард түмэн итгэлгүй явах итгэн шүү дээ. Тэр итгэн яалтч бид нар маш эмзэг хүлээж авсан. Гэхдээ бас жоохон тайван боцол да ярилцсан. Тэгээ за энэ хүн бол яалтчгүй мэдээлэлгүй л одоо ямар нэгэн ташин мэдээлэл үндэслээд ярьчихжээ. Тэгээд ойлгох байлгүй дээ. Ер нь бол бид нар чинь тийм одоо нэг ямар нэгэн хяналтын стандартын тогтолцоог ус биш байхгүй маань ч маш мундаг тогтолцоотой одоо бүр айсуугийн чиг баримжаатай ингээд сайн хөгжиж явж байгаа ийм тэгээ хуулиуд байна, өчнөө стандарт байна. Тэдний хаагур явах уу? За баярлалаа иргэдэг бас сонирхолтой мэдээлж бодож байна. Монголчууд бас нэг юм ач гэсэн өөрсдөө ингэж сурчвал. Тэгээд ойр ирээдүйд та яаж төсөөлж байгаа бол одоо захиалга нэмэгдээд ингээ явбал энэ салбар томрох боломж юм. Ойрын ирээдүйг бол юу гэж байгаа вэ? Нэгдүгээрт бол одоо энэ нийтийн төвийн төвөрт бол үнэхээр хэрэгцээ байна. Пашинчлалтын хэрэгцээ бол байна. 80 гаруй хувийн одоо 8-9 жилээс дээш насжилтаа болсон багт чинь. Тэгэхээр энэ бол маш том зах зээл, маш том объемтай ажил, маш том одоо энэ ч бас хөрөнгө эргэлдэж штэ. Энийг бүгдийг битгийл гадны зах зээлд өгчөөсэй. Энэ дээр төр засаг маань нэрийн шийд гаргасаа. Тэр авдаг бидний тэртээ рүү гаднаас авдаг юм бол одоо гаднаас нь авч таарна. Гэхдээ тодорхой хэмжээний тэр өртгийн сүлжээ үүсгэх, өртөг нэмэн өртөг өөртөө бүрдүүлэх баялаг бүтээх юм бий болсон нэгэн тийм потенциал байгаагаа зөв ашиглаас энэ чинь зөвхөн хэдхэн инженерүүдийн юм манай холбооны асуудал биш. Энэ бол Монгол улсын асуудал. Манай бүр эдийн засгийн асуудал. Цаашаа энэ чинь тэлэх боломжтой. Тэгэхээр чинь энэ дээр бас зөв шийд гаргах байх, харж үзэх байх гэж бодож байна. Нөгөө талаараа бас энэ жижиг үйлдвэртний бас чиргүүлийн үйлдвэрийн чинь бас жоохон дэмжиж өгөөсэй. Яг үгүй заавал ганц чиргүүлийн үйлдвэр байх албагүй. Дахиад бас тэр хүсэж байгаа хүмүүст нь бас зөвшөөрлийн нөгөөд холбооноос мэргэжлийн хяналтын тавиад
дээр нь мэржлийн хяналтууд байж байна. Мэржлийн зөвлөгөөгийн нөгөөд ингэж явах юм бол үйлдвэрлэл өгөх боломж байна. Тий. Энийг бас харж үзэх дэмжээсэй л гэж бодож байна да. Тэгээд автобусны үйлдвэрлэл хөгжүүл одоо нэг компани магадгүй толийг хийдэг болсон, нэг одоо ирзэн дэвсгэрийг хийдэг болсон тийм ээ. Алдаа олон тийм дагалдаа зөндөө чинь одоо нэг машин чинь нэг 15-аас 20 мянган төрлөөл баг одоо эдэнг орж байгаа юм шүү дээ. Ингээд дэрэг болтоор салгах юм бол тэр чинь нэг хэсгийн гэсэн ингээд л гаднаас авахгүй өөртөө хийдэг болох хэрэгтэй байгаа юм. Тэр нь их орон санаачлаар тэгээд энэ тийм яалтчгүй их орон санаачлах дээр нь шийдвэр гаргалтын их оронч байгаас худалдан авалтын их оронч байгаас гэдэг юм хүсэл мөрөөдөл гуйлж байна да. За баярлалаа тэгээд та бүхэн амжилттай. За баярлалаа. За танай төлөөс бас их баярлалаа. Яг л энэ үнэн байдлыг яалтчгүй мэдээлэл тэнцвэртэй байх нь их чухал. Нэг талаасаа тийм мэдээлэл гарлаа. Та бас энийг яриан дундуур надаас тодруулаад асууцсанд маш баярлж байна. Би бол яг энийг ярих үгүй мэдгүй л та өнөндөө өнөөр яг нийгэмд байгаа зүйл бас хоёр талаас нь тэнцвэртэй мэдээлэл хүргэх талаар ч гэсэн эвэл мэдээлэл манай харж байна. Дээр нь энэ талын шин тутам. Гэхдээ шин тутам гэхээр 10 хэдэн жилийн түүхтэй салбар чинь бас тэгээд бас өмнө системийн улбаатай ийм салбарыг бас хөгжүүлэх, авч явах, улс ордын аж ахуйдаа хөгжилтөө нэмэр болох тал дээр бас том нэмэр болж байгаа хэрэг шүү дээ. Зөв мэдээлэл өгнө гэдэг чинь. За баярлалаа. За их баярлалаа. За. За ингээд